Сайн байцгаана уу? Та бүхэн надаас энэ хорвоогийн хамгийн эрхэм нандин хүн хинбэ гэж асуул та. Би амнаасаа ам тасалж алга үрстэй аз жаргалын дээдийг бэлгэлдэг ээжүүд энэ хорвоогийн төв энэ ертөнцийн хамгийн эрхэм нандин хүмүүс юм а гэж би итгэл төгс хариулнаа. Ингээд тун удахгүй болох гэж байгаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг Монголынхоо бүх сайхан ээжүүддээ хүргээд ардын уран зохиолч Бавуугийн лавг сүрэнгийн ижийтэйгэн байхад хэмээх сайхан шүлгээр мэдчилж байгааг минь хүлээн авна уу. Хагарсан чулуу дахиад хизээч эвэлдэггүй шиг үнэн хэлий. Нулимсаараа зуурч хэлий. Хагацхын цагт үхэл давж уулздаггүй шиг үнэн хэлий. Амьсгалаан зангидж хэлий. Ижийтэйгэн байхад би баян байсан. Орилсоор ижийдээ очиж нулимсаарч уулахад одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан. Ижий минь инээгээд над руу ирэхэд энэхэн замбуу твийн наран ганцхан над дээр л асгардаг байсан. Ижийтэйгэн байхад би баян байсан. Арг үрсэн жинхээ арг өртөнгүйхэд аараг толгодын нэлс алтаар нурдаг байсан. Бүртэн зэрэглээ хормойтой минь орооцолдож бүжин бор хөлийн сайрыг долоодог байсан. Ижийтэйгэн байхад би баян байсан. Судсан лугшиж халууд үгсэн бурхны өвөр дээр тоглодог байсан. Сүнс зайлам харанхуйн дунд сүү нөмөрч унддаг байсан. Ижийтэйгэн байхад би баян байсан. Уулын орой уулздаггүй шиг үнэн хэлий. Эсэн шатаач хэлий. Урсгал ус нь эргээд урсдаггүй шиг үнэн хэлий. Цусаан буцалгаж хэлий. Ижигийн амиралснаас хойш би гуйлагчин болсон. Гэхдээ энэ хорвоогийн үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлагчин болсон. Ижийтэйгэн байхад би баян байсан.